Улсын бүртгэлийн байгууллага Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд Алтан гад содонгоор шагнаглаа. Эх онд иргэн аж ахуйн нэгжид үзүүлж байгаа улсын бүртгэлийн үйлчилгээг 100% цахимжуулахаар ажиллаж байгааг салбарын тодтоглоо. Альва иргэн төрхөөс нас бар хүртэл бүхий л үйл явц улсын бүртгэлийн байгууллага ажилтнтай холбогдож харилцдаг. Улсын бүртгэлийн ажилтны өдөр мөн энэ өдрүүдэд тохиож байна. Улсын бүртгэлийн үйлчилгээг захимжуулах бодлого эрчимтэй хэрэгжиж байгаа энэ цаг үеийн иргэдэд хүрэх үйлчилгээний хүртээмж чанарыг улам нэмэгдүүлж төрийн засаглалын соёл шин шатнд гарах үнцийг бүрдүүлж байгааг тодтоглоо. За улсын бүртгэлийн байгууллага маань түүхт 85 жилийн байгаа тэмдэглэж байна. За энэ түүхэн 85 жилийн хугацаанд байгууллага хамт олон ажилтан албаагчдын маань хийсэн бүтээсэн зүйлийг Монгол Улсын ерөнхийлөгч өндрөөр үнэлж байгууллага хамт олныг маань Алтан гад содонгоор шагналсан түүлийн татгалтай байна. Ирэх жилүүдэд бид нар энийг бүрэн захимж шилжүүлж орон зай цаг хугацаанаас үл хамаарсан хэмэл оюун ухаан бүхий технологи инновацийг нэвтрүүлэн ажиллана гэдгээ бас ард иргэдэд мэдээлж байна. 1940 оны 11-р сарын 23-ны өдөр иргэний паспортын дүрмийг баталж Монгол Улс иргэдээ нас хүүсээр нь бүртгэж хэлснээр өрхийн бүртгэлийн байгууллагын суурь тавигдсан төвтэй. Улсын бүртгэлийн байгууллага нь өнгөрсөн 85 жилийн хугацаанд Монгол Улсын тусгаар тогтнол иргэдийн эрх зүйн баталгааг хангах, төрийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, иргэн хуулийн этгээд төрөнгийн эрхийн бүртгэлийг үнэн зөв, шуурхай, ил тод хөтлөх чухал үүргээ нэр төртөө биелүүлж ирснийг хүндэтгэлийн хурлын үеэр мэргэжилтнүүд онцолж байсан юм а.